Шилэн гол аймагт хятад жолооч Мэргэн гэдэг өвөр Монгол малчин залууг хүндаацын машинаараа дайрч амь насыг нь хөнөөсөн талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн 5 гарагт газар нутгаа хамгаалахаар тэмцэж байсан хэсэг өвөр Монгол малчныг дайрсан гэгдэж байгаа ачааны тэрэгний жолооч Ли Линдог болон Лу Шиандог нартай холбогдох шүүх хурал Шилийн хотод болжээ. Улсын мэдлэл Синхуа агентлагийн мэдээлснээр санаатаагаар хэрцгийгээр хүний амь нас хөнөөсөн гэх үндслээр Ли Линдогт цаазаар авах ял, харин түүний эсмэн жолооч Лу Шиандон бүх насаар нь 20 хял оноожээ. Шүүх хурал бараг 6 цаг гаруй үргэлжилсэн байна. Шүүх хуралд тайлгаач мэрэгний ар гэрийнхнийг оролцуулаад нийтдээ 160 гаруй хүн оролцсон байна. Нүүрсний уурхайн тоос шороо, дуу чимээ, бэлчээр газар шорондоо санаа зовсон мэрэгэн 20 гаруй өвөр Монгол малчин нөхдийнхөө хамтаар газар шороо малын бэлчээрээ хамгаалахаар нүүрсний тээврийн замыг хаан зогсжээ. Гэтэл ачааны тэрэгний хятад жолооч хүндаацын машинаараа малчтын хаалтыг сэтэлж гаран мэрэгнийг дайрсан байна. Хятадын цагдаа нарын мэдэгдэж байгаагаар ачааны тэрэгний жолооч мэрэгнийг машинаараа бараг 145 м чирч явсан байна. Болсон явдлын дараа Шилийн хотод өвөр Монгол оюутан залуус жагсаж цагдаа нартай мөргөлдсөн Хятадын эрх баригчид жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглож утас интернетийг тасалж Шилийн хот хөх хот руу нэмж цагдаа илгээсэн юм а. Хятадын засгийн газар Шилийн гол аймагт нүүрсний уурхай ихээр нээгдэж байгаатай холбоотойгоор малчтад газар нутаг зааж хүчээр нүүлгэж байгааг болон малын бэлчээрийг сүйтгэж байгааг өвөр монголчууд эсэргүүцээр байгаа юм а. Хань үндэснөө 6 сая гаруй хүн амтай өвөр Монголын өөртөө засах орны нутаг дэвсгэр дээр аажмаар нүүдэл ярьсээр өвөр монголчуудыг үндэсний цүнх болгожээ. 24 сая хүн амтай өвөр Монголын өөртөө засах орны 20% нь л өвөр монголчууд юм байна. Хятадын засгийн газар монголчуудын уламжлалт мал аж ахуйг устгаж уул уурхай үйлдвэрийн район болгож байгаад өвөр монголчууд дургуутдаг байна. Өвөр монголчууд уг нь өөртөө засах автономит эрэхтэй ч үнэндээ хятадын хань үндэстнүүд удирдан чиглүүлдэг гэж өвөр монголчууд үздэг байна. Bloggers have been circulating online calls for a large-scale protest in the regional capital Hohhot next Monday.